Эх орны өглөө хөтөлбөртэй хамтаа үзэгч танд баярлалаа. Тэгэхээр бид Entertainment зочныхон цагийг хүргэх гэж байна. Энэ удаад хэнийг урьсан бол хамтдаа харцгаая. За, өглөөний мэнд хүргье. Сайхан амарцгаасан уу? За, өглөөний мэнд. Тэгэхээр манай студид бол 3 залуу ирсэн байна. Би ч одоо ажууд нэг тийм жижиг жири шилийн юм сууж байгаа шиг байна шүү дээ. Бидний биений харьцаач гэж их үгүй харагдаж байгаа. Тэгээд манай уран бүтээлчд маань удахгүй бас тоглолтоо хийж байгаа гэсэн одоо сураг сонссон. Тэгэхээр тоглолтынхаа талаар танилцуулаач. За, ингээд бид өөрөө 2 сарын 2-нд Улаанбаатар Паласын танхимд хамтарсан одоо 3 найз одоо бид дуулан нэртэй одоо Монгол дууны сайхан Монголын шилэмэл одоо шилэгдмэл сонгодог бүтээлүүдийн одоо сонгодог гэхээр бас яг цэвэр сонгодог биш одоо Монголын одоо яг өнөөдөр цагийг хүртэл шилэгдэж сонгогдож ирсэн одоо Монголын хамгийн сарвсан бүтээлүүдийг авч энэ тоглолтод оруулсан нэг ийм сайхан тоглолтыг хийх гээд явуулсан зүтгэж байна. Тэгээд ер нь бол бэлтгэл ажил ерөнхийдөө одоо 60-70% болсон. Одоо бид өөрөө яг хувийн бэлтгэл одоо хангагдах тэр шатандаа явж байна. Тус-тусын бас уран бүтээлчдийн илүү их дэлгэрэнгүй бас манай үзэгчдэд танилцуулж өгөөч. За миний хувьд бол одоо Австрийн Опербург Арс театр бол Унгарийн театрын гоцлооч одоо урилгын гоцлооч тий одоо тэгээд улсын дөрвөж эрдэм театрт өмнө ажиллаж байсан. Тий анх хоёр гэж одоо ийм дуучин байна. За манай Жохоо өргөө. За намайг Жохол нүкс гээд. Ямар төгсөө? За. Одоогор бол би Монголын хамгийн одоо сүүл байгуулагдсан чуулга хан уул гэдэг. За хамбог дуулаар хийгдсэн тэр чуулга туслалт очсон. Байна. За намайг Жамсарнж өгдөг. Тий. Одоо бол харилцсан албан газар байхгүй. Тий чөлөөт уран бүтээлч байгаа 2 настай хамтарч тоглолт хийхээс болж байна. Хизээ нийлээд хизээ яаж яваад ийм сайхан найз тэгээ гурлаа ер нь мэрэгчлэнхтэй уран бүтээлчтэй байгаа шүү дээ. Бид гурав ер нь яг ингээд амьдрал дээр бол найзлаад нөхөрлөөд ингээд байдаг байсан. Яг уран бүтээлээр ингээд хамтарч юм хийхгүй ингээд яваад байдаг байсан. Тэгээд гурлаа ер нь ингээд хамт уран бүтээл хийгээч гэсэн санааг одоо манай хөгжмөн зохиолч Үлзий хоёр Цэн Эрдэнэт хоёр маань одоо гаргаад за тэгээд бид өөр нэг сүүн замтай Монгол гэж анхныг дуулсан. Тэгээд тэр дуу маань ер нь их хайтаахан болоод их мэрэгжлийн дуу болсон л бас яг арт хүмүүнд хүрсэн тийм дуу биш. Тэгээд тэр дуу маань хайтаахан болонгууд ер нь гурлаа хамт ингээд дуулъя л да яа ингээд гурлаа дуучид гурлаа одоо тэгээд Монголын одоо сонгодог урлагийг болон Монголын урлагийг дэлхийд таниулах гэж яваа. Тэгээд дэлхийд сурталчлах гэж яваа юм хүмүүс юм чи. Яа энэ гурлаа хамтраа цаахан Монголдоо нэг ийм тоглолтыг хийж явах болохгүй гэж гэсэн одоо анх санааг гаргасан. Тэгээд энэ санаа маань явсаар яварсан өнөөдөр биелээ болоод тоглолт маань утгагүй болох гэж байна. Эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр 2 сарын 2-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд бид дуулан нэртэй тоглолт болох юм биш үзэгчтэй. Та бүхнийг бас амралт чөлөө цагаараа очиж үзхийг санал болгож байна. Дахиад хоёулаа байдаг гэхээр ингээ нийлээд бол нэг тавлаа гэсэн үг шүү дээ. Тэгээ тавлаа гэхээр надад нэг гарын 5 хурууч юм санагдаад байна л да. Мэдээч өөр өөрсдийн гэсэн үүрэг ролтой энэ хуруунууд бүгдээрээ те ядам хорогдол хамгийн эмзэг, хамгийн даралт байгаа авдаг хурууч гэдэг юм уу онцлогтой байгаа. Хэрвээ та бүхэн өөрсдийгөө яг гарын 5 хуруу гэж нэрлэвэл хин нь эрхийн хуруу, хин нь энэ нь одоо дунд хуруу. Йоо манай жамхон одоо эрхийн хуруу. Одоо энэ юм байна. Бид яг энийг ярьж байсан юм ба шүү дээ. Ярилоо. Яриаг үлээ. Яриаг. Зүутэнд ярьсан юм байна л да. Би зүтэлсэн юм. Эрхийн хуруу, тэгээд долоор хуруу, дунд хуруу, амгаа ядам хуруу, идрэж гэж хуруу яг манай идрэг нэг найзад бас. Тэгээд фитнесийн тамирчин бас тэгээд хоороо бизнес хийдэг залуу байдаг. Тэгээд ер нь бид нөхөрлийн үнцэн гэдэг бол яг хавд өнөөдөр нэг юм хүн жаргаж явахдаа нэг найзуудтай байдаг шүү дээ, тий. Тэгэхээр нэг бас зовж явахад нэг хэсэг найзууд байдаг шүү дээ. Тэгээ ер нь хүн найздаа бол тийм нэг жаргах цагт нь биш нэг зовх цагт нэг тусалдаг нэг юм шиг тийм найз байдаг, тий. Тэгээ ганцхан нэг юм өнөөдөр сайхан баяртай жаргалтай байхад нь парк айл хүрээлдэг найзууд өнөөдөр болж утж яхад нь ингээл
дүүр найзууд байдаг. Жоохон болохоо бүтгээ байгаа. Жоохон ингээд наад одоо ирэхэд нь бол найзууд байхгүй болчихдог ш. Өнөөгийн нийгэмд бол. Тэгэхээр ийм нийгэмд амьдарч явахад яг ийм сайхан найзуудтай байдаг бас сайхан л да. Бүгд биш. Хөвчлийн юм том бийтэй байгаад идэг. Үүний учир нь яг юунд байна? Энэ биенээс бас шалтгаалаад энэ хоолой гараад байна уу? Тэгээд нэвтрүүлэг болгоно л ярьдаг. Тэгдэг ч юм. Тэгээ байгаль чинь аль нэг хүчтэй бий хүчгүүн ялгдаг гэдэг шиг. Тэгээд ер нь бол ямар нэг юмны биеийн харьцаа юу масс томрох тусмаар бяртаа тийхээтэй болдог те. Тэр утгаараа бас яг дуучин ялангуяа дүүрэн дуучид бол ер нь бол бас массын харьцаа энэ биеийн том жижиг харьцаанаас ууж хоолойн төр цаанаас өгдөг байдаг. Дэлхийд одоо маш алдартай тийм одоо намхан жижиг дуучин байна. Одоо жишээ нь сая сүүлд гэхэд чинь тэр Доминго төрүүлсэн тэр Солонгосын тэр театр бол одоо нэлийн жижигхэн нийтэд юм агуу хоолойтой дуучин мөлий тийм. Тэгэхээр монголчууд өөрсдөө ийм болохоор яг харахаар за дөөрийнхэн чинь том байдаг юм шиг байна. Ер нь бол том байдаг шүү. Ер нь том байдаг. Тайз мэдсэн дээрээс харахад ч гэсэн тийм. Тий, юугаас л гадны тайз ч амар том. Өргөөшөө 50 м урттай. Тэрнээс чинь тэгээд 1 м 60 он гарчиж болоод тах чинь бас. Тэгээд ерөнхийдөө Европод ч өөрсдөө ямар вэ? Энд чи Европын соёл. Европод одоо би ингээд энд Монголд их өндөр юм шиг тэнд очиод яг л нормал 88 90-д үнэтэй чи ингээд яг л хавцаал харагдаж байгаа юм шиг. Тэгэхээр тэдний өөрсдийнх нь бие пропорц нь тийм том болохоор бас сонгоод өгөрлөгт заавал том хүн гэж манай монголчууд бас хардаг байсан байх юм. Гэхдээ Азийн дотор бол монголчууд бол том шүү дээ. Гурлаа хамтраад дуулсан дууныхаа клип явсан дуунаас өөр одоо хүмүүсийн сайн мэддэг дууны хэсгийг зөвхөн нэгэн багийг дуулаад сонирхуулаач гэж хүсгэсэн. Мэргэжлийн тайз биш л дээ. Тэгтэл манай нэвтрүүлгийг хүндлээд бас манай үзэгчдийг хүндлээд дээрэс нь хүмүүс өнөдөр өглөө жоохон нойрмог байгаа. Гоё дуу сонсоод гоё одоо ирч хүч аваад энерги аваад сэрх юм бол тухайн өдрийнх нь ажил үйлсэн бүтэмжтэй. Ер нь тэр 7 хоног чигээр та гурыг бодож явна шүү дээ. Амар бодож. Жамад сая орж ирэхээс өмнө дуулчихсан гэсэн тийм. Гэхдээ яг одоо мэдээж телевиз үзэж одондоо мэдээж боо зөвлөгөө явах уу мэдээж дуулчих юм байна тий. Нарлаг Монгол орнод болж байгаа. За уурлаа. Бид өөрөө юу яасан? Тоглолтондоо зориулаад Нарлаг Монгол орно гэж дуулдаг шүү дээ. Хүмүүсээ авч ичсэн чи гисэж байгаа ах юм. Тэр дууг төрсчүүлээ тоглолтондоо зориулж бас нэг юм баг хэмжээнд төрстэй болгоод одоо цаацаж эхэлж байгаа. За ингээд Нарлаг Монгол орно дууны хэсгээс. Нарлаг Монгол орон насаар амьдрах нутаг намайг төрүүлсэн ээжи намын сургасан багш ертөнцийн үзэсгэлэн ерөөлөөр учирсан нутаг ердөөч марташгүй үлгий юугаарцалшгүй эрдэн чи миний хагцшгүй амьдрал чи миний ханшгүй жаргал. Баярлалаа. Яасан сайхан хоолойтой. Тэгээд сайн ингээд сонссон чинь бүр ингээд хөгжим ингээд чанга сонсохоор нэг ингээд чихнийг ингээд даралт авдаг шүү дээ. Яг тэр шиг ингээд даралт аваад байна л да. Энэ одоо юуных вэ? Яг нөгөө нэг хүний чих чинь нэг хэдэн мегагерц юу сонсдог гэж чихний даралтыг хэмждэг ч үлээ. Тэрнээс нь жоохон ингээд нэмэгдээд тахаад. Гэтэ сая бид өөрөө ч зүгээр хагас болоод байна шүү дээ. За дуучид уран бүтээлчдийн талаар их ярилцлаа. Тэгээ бас нэг зүйлийг асуу. Сайн ингээд Нарлаг Монгол орндоо сонссон чинь яалтчгүй нөгөө Монгол их орноороо бахархах тийм сэтгэл төрж ийн л доо. Тэгэхээр эр хүмүүс байгаа. Монгол эр хүн, Монгол эр хүний ноён нуруу, Монгол эр хүний мөн чанар юун дээр тогтдог юм бол Монгол эрчүүд юугаараа илүү ялгаатай байдаг гэж боддог байд. Одоо эр хүний ноён нуруу гэдэг бол одоо Монгол эрчүүдийн ноён нуруу гэх юм.
хүн чанартай оршуулдаг тийм. Одоо бас харьцангуй одоо үед бол хүн чанартай хүмүүс бас илбэг байгаа. Цаашдаа ч гэсэн чиг одоо яасан гой хүн чанартай хүн байх гэдэг тийм. Тэр бол миний ойлголтоор бол ноён бол 90%. Их орон гэж чухам та бүхний хувьд юу вэ? Францд очиод би нэг тэмцээд хасагдчихад. Тэгээ би буцаа явж байхад онгоцны буудлын дээрээс би нэг автобусаар ингээд евро онгоцоо зөөдөг автобусын дотор ингээд сууж аваад би төр мантахын торгон уул гэдэг нэг клип үзээд. Тэр клип нэг гоё. Тэрийг үзээ би ингээд асгалтл ойлоод. Тэгээ би цаашаа өнгөрлөө бис. Наашаага буцаад. Тэгсэн чинь энэ тал суудсан нэг гадаад ингээд аваа хараа. Гайхаад яагаад ийм үзээд байгаа ингээд ойлоод байгаа юм гэсэн байдалтаараа. Тэрийг бол тэр хүн ойлгохгүй да. Гэхдээ би тэгэхэд тэр морд одоо давхиж байгаа, тэр хүүхдийн тэр гин голж байгаа, тэр ээжийн цацлаа өргөж байгаа, тэр бүгдийг үзэхэд чинь би ерөөсөө ингээд энэ рүү ингээд зураад авчиж байгаа. Ялангуяа дээрээс нь би тэмцээнд хасагдсан байсан болохоор. Тэр хүний их орон гэдэг бол хүний ерөөсөө яг энэ цээжин дотор яг энэ үр зүрхний яг тэр цаан бүр ингээд яг байн байждаг. Тэгэл жоохон ингээд холдоход сэтэрчдэг. Цэнгэг салхитай хөндийн араан дэвсэж хөрсөсөн. Эх орн гэх юм бол одоо яг би бол одоо боддоо шүү дээ. Яг л миний гэр бүл гэж тий. Бол ээж аав тий гэр бүл ах эгч үр хүүхдээ яаж хайрладаг одоо яг одоо хамгийн наацхэл гэр бүлшгэл эх орн хайрлах шүү дээ. Ингээ багаар боддог тий. Тэгж боддог. Гадагшаага явж ирээл тий. Ингээл хэдий осны сайхан үний нутаг сайхан ч гэсэн явж сайн соёл үзэж сонирхож сурж явж байгаад ирсэн ч гэсэн онгоцон дээр буугаал энэ Улаанбаатартаа буугаал онгоцны хоолоогоор тэр нүүрсээ өрнөх хэмжээ хүртэл бүр санцсан байдаг юм дээ. Тий, яг тий. Тэр чинь хүртэл аюу тийм одоо юу гэдэг нь одоо нэг дефект болно гэх шиг тийм болч санцсан явж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр хүний их орон гэдэг нь хүний зүрхэн дотор хамгийн наазах нь гэр бүл шиг хайрлаж байна. За ингээд бидний ярилцах цаг бол өндөрлөж байна. Тэгээд сүүлийнхаа одоо энэ ярилцлагын сүүлийн асуултыг асууя. Бид өнөөдөр их орны өглөө хөтөлбөрийг энэ 7 хоногт зорилготой байцгаая гэдэг уриалгыг төвшүүлж байгаа. Тэгэхээр та бүхэн одоо 18 оныхон зорилгыг тодорхойлоод мэдээж түүнийхээ төлөө явж байгаа. За даашаа бүр ингээд цаашаага нөгөө нэг ирээдүйн зорилгоо тодорхойлчихсан байгаа. Тэгэхээр тэр зорилгодоо одоо алхам алхмаар хүрэхийн тулд хүн юу хийх ёстой байдаг юм бэ? За өөрөөсөө бас зорилгодоо тодорхой хэмжээнд хүрсэн байгаа хүмүүсийн хувьд юуг одоо үзэгчдэд зөвлөх вэ? Зорилготой байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Зорилготой байна гэдэг бол хүн ямарваа нэгэн зүйлийг хүсч, тэмүүлж. Одоо би жишээ нь мэрэгжлийг хүсч тэмүүлж иж сурсан. Тэгэхээр яг энэ өнөөдрийн төвшөнд хүртэл бол айгүй хэцүү замуудыг олон туулсан. Тэгээд шантрахгүй байх хэрэгтэй нэгдүгээр. За тэгээд байнгын одоо эндээ сэтгэл зүрхээ зориулж эндээ хайртай дуртай байх хэрэгтэй. Хүн ямарваа нэгэн зүйлийг сурч мэдж байгаа, сурч хийж байгаа бол тэрэндээ хайртай дуртай байх хэрэгтэй. За тэгээд цаг заваа одоо юу гэдэг нь те хоёргүй сэтгэлээр энэ цаг завыг байнгын зарцуулж ийж ер нь ухрахгүй байх хэрэгтэй. Ганц ч гэсэн алхмаар ууршилж яхад чи эзэн ингэ цагт тэр өөрөө хүсэж байгаа зүйлийнхээ наан ямар ч очсон байна. Тэгээд өшөөд тэрнийхээ цаана гарах уу гэдэг чинь тэгээд хов хүнийх нь өөрийнх нь хүчин чармаалд өөрийнх нь тэр одоо бие сэтгэлийн тэнхээ те бүх зүйлээс хамаарах байх та. Зорж одоо хийж одоо бүтээж байгаа зүйлдээ тууштай байвал. Зорилготой хүрсний дараа ямар амт ямар мэдрэмж хүнд мэдрэгддэг вэ? Яг зорилгодоо хүрээг болохоор шүү дээ. Тодорхой хэмжээний нэг баяр хугацааны зорилго хүнд байдаг шүү дээ. Мэдээ сайхан лохлоо болоо. Сайхан байт юм аа гэж. Саа тэгээд удахгүй бас сайхан болохоо. За тийм зорилго гэдэг бол одоо ер нь миний хувьд бол ер нь хүн зорилготой хүн бол айгүй өөр энэ биртэй бяртаад ер нь хандсан морь шиг те одоо хүч чадал нь одоо хандсан бүх шиг ч тийм үү те одоо яг нэг хөвгөн таарсан хөгжим шиг юм уу те тийм байж аж бусдад таалагдаж бусдад бахарх болно те а зорилгогүй хүн бол одоо хөвгөө хөгжим те одоо юу гэдгийг нь
Анаагүй одоо тэгжээ хинч таалахгүй шүү дээ. Тийм учраас хүн бол зоригтой тууштай өгч байх хэрэгтэй. Хөдөлмөрч байх хэрэгтэй. За баярлалаа. Тэгээ та бүхний ажил үйлс өндөр амжилтыг хүсье. Урлагийн алтан шар замны үргэлж одоо дардан байх болтугай. За дардан биш тодорхой хэмжээний бэрхшээл гарсан ч гэсэндээ тэрийгэ даваа туулаад байсан шигээ үргэлж одоо тий өөдөө нөгөө босоо хиймэртэй байх болтугай гэж хүсмээрээ. За, өрөөлөө. Ерөөл өдөр шиг.